Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Френц багийн зүгээс атеросклероз түүний шалтгаан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх сэдвт видео бичлэгийг хүргэж байна. Манай багийн гишүүд анагаахын 644 хэсгийн оюутан О Адяху, 613 дугаар хэсгийн оюутан Ö Нандэ Эрдэнэ, 607 дугаар хэсгийн оюутан Ю Номин Чимэг. Бидний бичлэгийн агуулганд атеросклерозын тодорхойлолт, тархалт, эрсдэлт хүчин зүйл, эмгэг зам, эмнэлт зүй, оншилгоо, урьдчилан сэргийлэл багтсан болно. Тодорхойлолт: атеросклероз нь том болон дунд хэмжээний булчин артерийн эмгэг бөгөөд эндотелийн үйл ажиллагааны алдагдал, судасны өрөвслөн, судасны дотор хааны эсийн эвдрэл, гэмтлийн улмаас липид, холестерол, кальцийн бүрдлээр үүсгэгддэг гэж үздэг. Улмаар судасны хан нь товруу буюу хатуурал үүсч хөндийг нарийсган цусны урсгалыг бууруулснаар бай эрхтний хурц болон архаг, хүчил төрөгч болон тэжээлийн хямралд хүргэдэг. Дэлхийд нийт нас баралтын 60% нь халдварт бус өвчин эзэлж байгаагаас зүрх судасны өвчлөл тэргүүн байранд байна. Тэр дундаа атеросклерозын шалтгаанд зүрх судасны өвчлөл дийлэн хувийг эзэлдэг. Монгол улс зүрхний ишемийн төвчлөл болон тархинд цус харвах эмгэгийн тархалт газар зүйн бүс нутгаар дэлхийд 5-аас 10% тархалттай бүс нутаг буюу өндөр тархалттай оронд багтдаг. Монгол улс яагаад ийм өндөр тархалттай байна вэ? Ямар хүмүүс атеросклерозоор өвдөх эрсдэлтэй вэ? Үүнд гиперлипопротеинемия, жихрийн шижим, тамхи таталт, даралт ихсэх өвчин, халдвар, хламид пневмония, стомигаловирус, H. pylori халдвар, удамшлын хүчин зүйл, эрэгтэй хүйс, гипергомоцистенемия. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг өөрчилж болох болон өөрчилж болохгүй гэж хуваан авч үздэг бөгөөд дээр дурдсанаас удамшлын хүчин зүйл, эрэгтэй хүйс, гипергомоцистенемия өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйлд хамаарна. Атеросклерозын эмгэг замыг ойлгохын тулд судасны ханы хэвийн бүтэц болоод липидийн хэвийн солилцоог эргэж санах хэрэгтэй. Судасны морфолог артер вений судасанд ялгаатай. Энэ удаад бид артерийн судасны хэвийн морфолог болон түүнд гарч байгаа эмгэг өөрчлөлтийг илүү дэлгэрэнгүй тайлбарлана. Артерийн судас нь буян артер, булчинлаг артер, артериол гэсэн 3 төрөлтэй. Атеросклероз нь буян артер, булчинлаг артерт илүүтэй тохиолдно. Харин атеросклероз нь артериолын судасанд тохиолддог. Артерийн судас нь интима, медиа, адвентиц гэсэн 3 давхаргатай. Эдгээр 3 давхаргын кислот бүтцийг харлаа. Дотор бүрхүүл нь эндотел, субэндотелээс, дунд бүрхүүл нь гүлгэр булчин эластинаас, гадар бүрхүүл нь холбох хэдээс тогтдог. Дунд бүрхүүлийн бүтцээс хамаарат артерийн судасыг уян, булчинлаг, холимог гэж ангилдаг. Уян артер нь эластинаас тогтдог бол булчинлаг артер нь гүлгэр булчингаас тогтдог. Холимог артер нь гүлгэр булчин эластиныг харилцдаг. Липидийн хэвийн солилцоог авч үзье. Хоол тэжээллэлээр буюу гаднаас орж ирсэн өөх болон холестерол нь нарийн гидсэнд ороод цусны хүчил болон нойр булчирхан липосферментээр задарч моноацетилглицерил үүсгэх бөгөөд энэ нь гадуура фосфолипидын эмгэн давхарга болон апопротеин B48-ийн хөрөнгө зургаар бүрхэгдээд хеломикрон болон бицил үсгэж хэлбэрждэг. Ингэж хэлбэрснээр нарийн гидсний ханаар шимэгдэх боломжтой болоод лимфийн системээр дамжин цусны урсгалд ордог. Цусны урсгалд ороод чөлөөт өөхний хүчил болон глицерин болж гидролизэд ороод ингэснээр өөхний эд болон булчингийн буюу захын эдүүдэд
энерги үүсэлтэнд оролцож байдаг. За одоо дотоод шалтгаантай бий юу? Эндогений липид хэлэлцээний талаар авч үзье. Үүнийг ярихын тулд HDL буюу өндөр нэвтрэлтэй липопротеид, LDL буюу бага нэвтрэлтэй липопротеидыг найрамчлах үзэх хэрэгтэй. Учир нь атеросклерозын үед өндөр нэвтрэлтэй липопротеины хэмжээ багасаад бага нэвтрэлтэй липопротеины хэмжээ ихссэн байдаг. За өндөр нэвтрэлтэй липопротеин өөртөө ApoA1 буюу апопротеин A1 гэсэн өрмөц зургийг агуулж идэг. Энэ нь макрофагт байрлах атафын хамааралт каскад зөөвөрлөгч 1 буюу ABCA1 гэх рецепторээр холестеролыг эсээс гадагшлуулад эсийн гадна апопротеин A1 холестерол гэсэн бүрдлийг үүсгэж идэг. Энэхүү бүрдэл нь эцсийн холестерол ацетил трансфераза буюу LCAT гэх энэхүү ферментээр задраад өндөр нэвтрэлтэй липопротеид 3 гэсэн бүтцийг үүсгэж идэг. Энэ бүтц нь бас цаашдаа эцсийн холестерол ацетил трансфераза ферментээр дахин задраад HDL2 буюу өндөр нэвтрэлтэй липопротеин 2-ыг үүсгэж идэг. Энэ өндөр нэвтрэлтэй липопротеин 2 болон 3-ын ялгаа нь өөртөө нэгдүүлсэн холестеролынхоо тоогоор өөр байдаг. Мөн өндөр нэвтрэлтэй липопротеин макрофагийн ABCG1 хэмээх рецептортэй бас холбогдож тухайн эсээс холестеролыг зөөвөрлж гаргаж идэг. За ингэж холестеролыг зөөж гарсан өндөр нэвтрэлтэй липопротеин нь цусны урсгалаар дамжаад улмаар илгэн төвчнө. Илгэн төвчөөд өндөр нэвтрэлтэй липопротеин өөрийн рецептор болох SRB1 гэх рецептортойгоо холбогдоод илгэнд очиж холестерол болон өндөр нэвтрэлтэй липопротеин 2 салдаг. За харин илгэнд үүссэн тригглицеридүүд нь маш бага нэвтрэлтэй липопротеин буюу VLDL гэсэн бүтцтэйгээр илгнээс гардаг бөгөөд артерийн суудсанд багт липопротеины липаза гэдэг ферментээр задарч IDL буюу завсрын нэгттэй липопротеидыг үүсгэдэг. Энэ нь цаашаа бас липопротеин липаза ферментээр задраад бага нэвтрэлтэй липопротеиныг үүсгэж идэг. Эдгээр нь хүчил зүрхчийн радикалаар эсэлсэн бага нэвтрэлтэй липопротеиныг үүсгэж идэг. Энэ нь макрофагийн Scavenger рецептор буюу CD36 гэх мэт рецептортой холбогдоод макрофагын дотор орж идэг. За ийхүү липидийн хэвийн солилцооны үед эсийн дотор байгаа холестеролыг өндөр нэвтрэлтэй липопротеид зөөж багасгадаг бол харин атеросклерозын үед энэ үйл ажиллагаа алдагдсанаар эсийн дотор холестеролын хэмжээ ихсэж улмаар макрофаг тэр энэ холестеролуудыг залгиснаар хөөсрөхийг үүсдэг. Атеросклероз өвчний эмгэг замын процессыг дэлгэрэнгүй тайлбарлая. Өмнөд урдсанчлан энэхүү эмгэг үүсгэхэд олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүний дундаас гиперлипидеми, даралт ихсэл, тамхи татал, чихрийн шижин, гипергомоцистеинеми зэрэг өвчнүүд нь атеросклерозын процессыг түргэсгэхэд оролцдог байна. Гиперлипидемийн хувьд эрдэмтэд олон судалгааыг хийж үзсэн. Нэгэн судалгаанд 35-аас 40 насны хүмүүсийн дунд ээлжийн холестеролын түвшин хэмжиж үзсэн ба 685-аас дээш хэмжээтэй хүмүүсийг 5.7-аас бага хэмжээтэй хүмүүстэй харьцуулан үзэхэд туршлагын эрсдэл магадлал нь 5 дахин илүү байсан байна. Тамхи таталтын хувьд бол туршлагын эрсдэл өвчнийг 1.4-өөс 2.4, 3.5 дахин ихсэх боломжтой. Өөрөөр дотроо никотиныг агуулдаг. Никотин нь симпатик мэдрэлийг идэвхжүүлнэ. Дээрээс нь карбон моноксид нь гемоглобиноос хүчил зүрхчийг салгаж өөрөө нэгддэг гипоксийн процессыг даамжруулна. Үүнээс гадна ялцсан адгез чанарыг нэмэгдүүлж эндотелийн нэвтрүүлгийн чанарыг ихсгэснээр атеросклерозын процесс оролцдог байх нэ. Даралт ихсэлтийн хувьд гэвэл судасны хананд механик гэмтлийг үүсгэдэг бөгөөд ихэнхдээ бифуркацийн салаан дээр атеросклерозын тов руу байгааг энэтэй холбон тайлбарладаг. Гипергомоцистеинемия үед метилен тетрагидрофолат редуктаз энзимийн дутагдлаас болж атероген үүсэх эрсдэл болж өгдөг байна. Эдгээр эрсдлүүдийг ажиглах юм бол бүгдээр артерийн судасны эндотел эсийн гэмтлийг үүсгэж байна. Эндотел эсийн гэмтэл үүсснээр липид цуснд байгаа их хэмжээний липидүүд нь судасны хан руу нэвчих бүрэн боломжтой болно. Мөн түнчлэн гэмтсэн эсээс олон тооны хемокин цитокинууд ялгарч тромбоцитын агрегац юм.
Дээрээс нь захын судаснаас моноцитийг идрүү нүүдэлэн шилжиж судас руу холбогдсон орох нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Нэгэнт холбогдсон моноцитууд нь колони төвчүүлэгч хүчин зүйлийн тусламжтайгаар макрофагис болон хувир. Макрофагис нь өөрөөсөө хүчилтөрөгчийн радикал болон супероксидын анионыг ялгаруулж эсийн эндотелиэс ялгарах азотын оксидыг пероксин нитрат болгож өөрчилдөг. Ингэснээр азотын оксидын дутагдал үүснэ. Азотын оксид нь хэвийн үедээ судасыг тэлэх үйлдэлтэй бөгөөд дутагдлын улмаас судас нь спазм болж тижээж байгаа эрхтний усан хангамж дутагдал бүр ихсдэг байна. Өмнөд урдсанчлан олон тооны хемотактик болон өсөлтийн хүчин зүйлүүд ялгардаг гэсэн энэ нь тромбоцит болон моноцит эсүүдээс ялгардаг. Эдгээр өсөлтийн хүчин зүйлүүд нь эндотелисийн дотор медиа давхаргын миоцит эсүүдэд нөлөөлснөөрөө миоцит эсүүд нь интима давхарга руугаа нүүдэлнэ. Үүнээс гадна пролиферацийн процесс явагдаж эсүүд өвчиж овширдог байна. Липидийн нэвчимхий чанар нь мөн атеросклерозын процесс томоохон үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь судасны ханын дотор орсны дараа эсэлтийн процесст орж эсэлтсэн LDL-үүд нь миоцит эсүүдийн иммиграц пролиферацийг дэмжихээс гадна рецепторыг өөрчлөлтөнд оруулдаг. Хэвийн үед АПО Б рецептор нь LDL-ийг таниад тэгээд хэвийн метаболизмд орох боломжтой байтал энэ тохиолдолд LDL нь макрофагийн скавенжер рецептортой холбогдсноороо удаан хугацаагаар хадгалагддаг байна. Удаан хугацаагаар хадгалагдсны улмаас макрофаг эсүүд нь липидээр дүүрч фом сел буюу юм хөөсөн хэсийг үүсгэдэг байна. Энэ нь цаашаа атеромагийн тов руу үүсгэхэд нь нөлөөлдөг байна. Хэвийн судасны хананд атеросклерозын процесс явагдаж өөхөн зурвас эхлээд үүсдэг. Энэ нь бага наснаас эхэлж үүсдэг бөгөөд удаан хугацаагаар явагддаг байна. Удаан хугацаагаар явагдсан энэ процесс нь фиброзын тов руу болж томорно. Үүний үр дүнд судасны хөндийг нарийсаж тов руу томрохын хэрээр хөндийг нарийсан. Дээрээс нь судасны спазм болж байгаа тохиолдолд тухайн артериар тижээгдэж буй эрхтэнд ишеми инфарктын процесс явагдана. Мөн өвчтөнд даралт ихсэлттэй байгаа үед судасны дотор ханын медиа ханын гэмтэл давмгаалдаг учраас үүнд жинхэнэ аневризм буюу судасны ханын цүлхэн аневризмын хуулрал зэрэг үүсдэг байна. Энэ тохиолдолд эндотелийн давхар урагдах болон тромбын болигоор хүндэрч өвчтний амь насанд аюултай шинж тэмдгүүд гарч ирдэг байна. Мөн дээрээс нь өмнөд урдсанчлан LDL маань өөрөө тромбогений хүчин зүйл буюу тромбоцитийг идэвхжүүлж тромб хуримтлалыг нэмэгдүүлдэг. Энэ нь цаашаа эмболи болон ишеми инфаркт үүсгэхэд хүргэдэг байна. Тийм учраас эмнэлзүүн шинж тэмдэг нь өвчтөнд зүрх, тархи, бөөр болон доод мөчтөд хомсрлын шинжүүдээр зориулдаг байна. Эмгэг бүтэц судлалын хувьд шараар тэмдэглэсэн хэсэгтэр гол судасны хэвийн зураглалыг харуулсан байна. Эдгээр зураглалаас бусад зураглалуудыг ажиглах юм бол судасны дотор хананд их хэмжээгээр өөхөн зурвас үүссэн, зарим хэсэгт нь хүчил явагдсан, зарим хэсэгт нь тромб хуримтлагдсан байгааг энэ зураг. Атеросклерозын оншилгоо нь бай эрхтний хүндрэлийн үед буюу тархинд цус харвах, зүрхний ишээнд өвчин, захын судасны бүглэрэл зэргийн үед дам байдлаар онцлогддог. Мөн бөөрийн гаралтай хоёр дахь артерийн даралт ихсэлтийн үед онцлогдох боломжтой. Тиймээс өвчтнөөс асуунж бодит үзлийг тусгаалan хийснээр өвчнийг эрт илрүүлэх ач холбогдолтой юм а. Өвчтөн ихэнхдээ тэжээл дутагдлын зовиоруудыг олчилж хэлнэ. Үүнд нь хөл, гар бадарих, өвдөх, шарх идэхгүй удах, мөчөд хөрөх, хүндэрсэн тохиолдолд гангрен үүсэх зэргээр илэрч болно. За шагаа булганы индексийг
хэмжих нь онцлогооны хувьд ач холбогдол өндөртэй. Энэ нь шагаа буюу булганы тус газар артерийн даралтыг хэмжиж хооронд нь харьцуулдаг байгаа. Хэвийн үедээ энэ индекс нь 1-1.4-ийн хооронд хэлбэлцдэг. Үүнээс их юм уу бага тохиолдолд захын судасны эмгэг байна гэж үзэх боломжтой. Ачаалтаа сорил нь бол ачаалт сорил нь өвчтнийг мониторын хяналтын доор ачаал бий дүүсгэснээр тухайн эд эрэхт нь хэрхэн дасан зохицож байгааг илрүүлдэг ач холбогдолтой. Цусан дахь өөх төсний хэмжээг мэдснээр эрсдэл хүчин зүйлийг үнэлнэ. Ангиографийн шинжилгээ бол уншиг бүрэн тавих боломжтой бөгөөд судасанд тоцгогч бодисыг хийж эрдэнэхэн зураг, эрдэнэхэн харалтын доор бол уншилдаг. Зурагт харуулснаар тархины судасанд атеросклерозын процесс явагдаж судасны нарийсэл түүний цаад хэсэгт үйл ажиллагааны алдагдал харагдаж байна. Урьдчилан сэргийлтийн хувьд анх дахь болон хоёр дахь урьдчилан сэргийлтийг хийн. Анх дахь урьдчилан сэргийлэлт нь бол ажирома үүсэлтийг бууруулж өвчний явцыг удаашруулах, таслан зогсоох хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаанууд юм а. Үүнд нь тамхиталтыг зогсоох, даралтыг тогтмол хянуулж биеийн чимэг бууруулах, дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийснээр атеросклерозын процесс үүсдэг эрсдэл хүчин зүйлүүдээс сэргийлж товрооны үүслийг удаашруулах гэж холбогддог. Хоёр дахь урьдчилан сэргийлэлт нь бай эрхтний гэмтэл хас урьдчилан сэргийлдэг бөгөөд үүнд нь антиагрегант бэлтгэл буюу судасны бөөгнөмтгий чанарыг ялцын бөөгнөмтгий чанарыг бууруулах, статин буюу өвчний хэмжээг багасгах, мөн бета хориглогч шаардлагатай буюу хит бүглэрэл судсыг бүрэн хамарсан байгаа тохиолдолд тэтэм судасны байпаз эсвэл эндартерэктом зэрэг ажиллахруудыг хийх боломжтой юм а. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бидний бэлдсэн бичлэг та бүдгийн мэдлэгийн санд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ таалагдсан бол бусдаа түгээгээрэй. Баярлалаа.